Хай, эртхэн босч дасгалаа хийгээд ус цасанд орчоод хичээлдээ явъя. Хойрд гэхдээ гатаа амир халуун болоод тэгээд дасгал хийхэд жоохон зоороод бинээс ингээ амир их хөлс гарч гарч ингээд хүл гараад татхад гулгаад жоохон тухгүй болоод байгаа. Йоо хөл гар гулхна гэсэн чинь өмнө нь болж исэн амир тэнэг юм санаанд орчлоо. Өмнө нь за би нөгөө Бээжинд бакалавр оюутан байхад намайг нэг миний араас гүдэг гэсэн залуу болцоонд түрээд тэгэд би болцоор болсон байхгүй юу. Тэгээд болцоонд явах хүн чинь тэл хэрэндээ өөрийгөө ганглал. Тэгээд юм өмнө нь ерөөсөө өмсөж өгөөгүй юм шин амир өндөр өсгөдөө сандалаа өмсө гарцсан байхгүй юу. Тэгээд угаасаа болцох газараа би таксидад очижээ гэж утсан. Тэгсэн чинь угаасаа манай сургуулиас хол байгаагүй л дээ тэр чинь 2 км л байсан. Тэгсэн чинь зам бүр амар төвчрээд яг нэг орой ажил таардаг цагт таарсан. Тэгж ерөөсөө бүр амар удаа яваад исэн байхгүй юу. Тэгэхээр би за болигээд 1 км үлдсэн байсан. Тэгээд машинаас буугаад тэгээд өөрөө алхаад очиж байгаа байхгүй юу. Тэгэл гадаа халуун. Тэгэд би амар юм тохгүй өсгөөдөө гутал өмссөн. Тэгээд нэг байж гнаад. Нэг муу юм очиж байгаа. Тэгсэн чинь нөгөө залуу маань ингээд надаа цэцэг авцсан. Тэгээд цэцэг нь зүгээр юм баглаа цэцэг биш. Бүр ингээд амар том цэцэг заа ингээд бүр ингээд тэрхэд амар хүнд тийм цэцэг авцсан байсан. За тийм мэдээж тэгэл баярлалаа авчлаа юм л да. Тэгчээд нөгөө залуу чинь за хоёлаа энэ чи нэг хоолнд орё. Би нэг газар захиалга өгсөн гээд тийшээгээ тэгээд давуулаа явсан чинь тэр нь бас километрийн зайтай газар байсан байхгүй юу. Тэгэл би нөгөө нэг тохгүй готл дээрээс нь бас амар хүнд цэцэг ингээд тэрцөө ёо. Арайч өгч тэгээд орж байгаа. Тэгэл ресторанд ороод суусан чинь миний бүр ингээд хөлс гараал. Угаасаа болцоонд очиж байгаа болохоор ингээд мэдээж амар тогтлолтой сандралтай болохоор тэгээд дээрээс нь амар ингээд халуун талхацсан нэг хүнд юм бариад тэгсэн чинь бүр ингээд хөлс гараад ирсэн байхгүй. Тэгээд ингээд духны хөлс гарахаар нь би ингээд салфетаар ингээд арчаад исэн. Тэгсэн чинь сүүл рүүгээ ингээд бүр хүзүү дагч хөлс урсаад за. Тэгэд бүр хамгийн нийтдээ ингээд би нуруугаараа жоохон онгорхой палаж өмссөн байхгүй. Тэгсэн чинь яг нуруу ингээд дагаад хөлс урсаж байгаа нь мэдрэгдээд бүр амар тохгүй эргээ за. Тэгэл би хөлсөө арчгаал 0 орчоод ирээгээ нөө залуудаа хэлчихэл ингээд босоод ингээд хоёр л алхаж байгаа байхгүй. Тэгсэн чинь шууд ингээд хөлний хэсэг хүртэл ингээд юу яцсан хөлс гараад амар юм нойтон болсон. Тэнгүүд шууд ингээд гутал дээр ингээд хөл гулгаад шууд ихнийхээ олмыг ёо ямар ичмэр юм бэ гэдэг таахгүй. Миний тэр гутал ингээд ийм одоо хурууны хэсгээр юм дээгүүрх юм нэг оломтой нарийнхаа оломтой. Тэгсэн чинь тэрийгээ шууд ингээд салгаа ичж байгаа хгүй юу шууд ингээ хөл гулгцсан болохоор шууд тэр чигтээ хуруунууд урагшаа гараад за ёо тэгэл миний ингээд одоо хөлний урд хэсэг нь тэр чигтээ ингээд газар тулаад шуу шалан дээр мэдгүй амар тэнэг юм болсон. Тэгэл би гэл амар ингээ хашгирцсан чинь нөгөө залуу чинь ингээд угаасаа яг баг хажууд нь байгаа шүү дээ. Тэгээд гэлс намайг аваад ингээл эргүүлээ сандал дээр суулгаж байгаа байхгүй юу. Тэгээд ингээ миний хөлийг харсан чи амар тэнэг хөл заа халууцаад ингээд хөлс мүс гарцсан бондоогоо дулаацсан. Тэнгүүд ингээд ихнийхэн гутал нь ингээд уул хэсгээр ямар ч юм гутлын уул байхгүй тэгсэрний хажууд нь ингээд шагаа хэсгээрээ бас ингээд оломтой. Тэгсэн чи шагааныхын тэр олмонд тасраагүй мэдгүй хөлнөөс ингээд нэг гуталт үжилсэн амар мангар. Тэр гутал угаасаа жоохон чанар муутай байсан баха. Би угаасаа сургуулийн хажууд идэг захаас 100 yen дотор л хямдхан авцیں۔ Гэтэ хараач тийм намайг тийм байдалд оруулна гэж өстө бодоогүй гэлөө. Гэтэ хамгийн муухай заа нөгөө болцчихсэн залуу маань бүр ингэж инээдэ барьж чадахгүй цаа. Өөр юм ингэж аль альны тэр талаар ингэ мартгаж чигээд тэгээд ингэж өөр юм ярьж яхад ямар ч юм инех юм байхгүй хат бүр ингэ гинт хөтлөө инегээд цаа мэдээж ингэ намайг ямар байдалд орсныг ингэ санаад инээд нүрээд байгаа гэсэн үг шүү дээ. Амар тэнэг ёо. Тэгэл би нөгөө зөөгчийг дуудаал гутлаа харуулаад гутал маань ингэ салчлаа. Ингээд аргалах юм танад байна уу? Туслах боломж байна уу гэж асуусан чинь нөгөө нэг нь яана би тийм боломж байхгүй шүү дээ. Эсвэл манад нэг удаагийн нэг тавчиг байгаа цаасан тавчиг тэрийг түрдээ өмсөд ингээд таксидад өөр гутлын дэлгүүр орох юм уу энэ гэдгийгсэн. Тэгээд надад би тэгээд хүүгээд тэгээд надад нэг тэр тавчигнаас өгчих гэдгийгсэн. Тэр нь болохоор зүгээр нэг юм нэг цаасан нэг удаагийн нэг юм цаасан тавчигнууд байдсан шүү дээ. Тийм юм бисэн. Тэгээд тэрийг надад өгсөн. Тэгсэн чинь нөгөө нэг залуу маань амар тэнэг за танад гутлын цав байна уу гэд
Тэг яах гээд байгаа миний гутлыг наах гээд байгаа маа хайшин. Йоо, наасан ч гэсэн тэр чинь тогтлоо юу. Йоо. Тэгэл би тэндээс гараад сургууль руугаа таксидал харьсан цаа. Тэгэл сургууль руу орох тэний хинэттэй юм байгаа юм чинь. Нэг том ингээд юм том цэцэг нэг гартаа тэрсэн. Нөгөө гартаа нөгөө нэг салсан хоёр гутлаа. Ингээд барьцсан. Тэнгүүтээ цаасан тав шиг өмсцэн. Хамаг биенээс нь хүс гарцсан. Нөгөө нэг орооцсон нөгөө нэг үс мүс нь ингээд нороод шалчээсэн. Мэдгүй амир хөгийн л өдрөөсөн. Тэгээд би бүр татвар хариндаа очиж болсон явдлаасаа ичээд гутраад тэгээ нөгөө залууг уцыг блоглоо дахиж хизээч уулзахгүй гэж утсан. Тэр чинь болохоор манай сургууль хвшлээ. Манай тэр хавийн нэг өөр их сургуульд сурдаг гэсэн байхгүй юу? Тэгээ үжсэн чинь дараа нэг удаа бүр нилийн хонштой баг хэдэн сарын дараа найз охинтойгоо би бас ингээд гадуур тортны дэлгүүрээс торт авсан явчаад яг тэрнтэй таарч исэн цаа. Тэгэд ингээд намаа харангуудаа амар хурж ирээд сайн уу би чамтай ингээ холбогдохгүй тахаа чи яа намайг ингээд хүлээж авахгүй ингээд уцаа юурээс авдаггүй юм бэ? Би чамайг ингээд дахиад болцоонд өрий гэж утсан энтергээд тэгэнгүүт нь би шууд ингээд амар бантангуудаа таньдгүй хүн шиг царай үзүүлсэн за. Чи хэм би чамайг танихгүй байна гэж хэлсэн за амар тэнэг. Тэгсэн чи нөгөө нэг нь юу гэсэн гэж яагаад би хоёлаа нэг уулзсандаа чи гутлаа ингээд гутлаа өвдөд хөлөө гаргацсан ч их шиг ёо. За тэгэл тэрнтэй дараа нь бол би ерөөсөө огт таараг баха. Ер нь таарсан ч гэсэн тэгээд танихгүй хүний дүрийг үзүүлчихдээ шал тэнэг. Би чинь ер нь амар халуунда нэг сонио бөхчм халуун. Хүний биенээс ингээд юм хөлс гарах үтгийг ингээд ус урсж байгаа юм шиг амар хүний хүлрүүлээд идэг. За бай.